За манай поёрыг авсан үйлчлүүлэлт сонгон үйлчлүүлсэн хүмүүс түлшний шүүр яаж солихыг зааварчилгаа болгож хүргэе. За поёрын яг жолооч талын доотлолт нь манай түлшний шүүр байрлаж байгаа. Тэгээ энэ түлшний шүүрийг за энэ ингээд залгуур байгаа. Энэ залгуурыг салгана. Тэгээ эндээ мас бооцсон. Энийгээ салгах чинь. За дараа нь энэ дотор түлш хоримтлагдсан байдаг учраас түлшээ бүгдийг сайхан асгаж шавхна. Доторх түлшээ. За тэрний дараагаар энийг доотлын тагаа шууд тайлаад авчнаа. За энийг тайлаад авахаар ингээд түлшний шүүр маань энд ингэ байж байгаа. Энийгээ ингээ суглаа авчна. Энийгээ солиод за солилоо гэж бодоод буцааж хийгээд эндээ суулгаад энийгээ хийгээд буцаагаад ингээ сайхан чангалаад авчна. Эрдөөл ингээ солична. За энийг уул уурхад ашиглаж байгаа тоног төхөөрөмж уул уурхад ашиглаж байгаа хүмүүс бол жилдээ 4-өөс доошгүй сольж явах хэрэгтэй. Улиралдаа нэг гэсэн үг. Хамгийн багтаа солих шаардлагатай. Яагаад тэгэхээр энэ мотор руу орж байгаа, борсонк руу орж байгаа бохирдлыг шүүлдэг хамгийн ихний шүүлтөр ихгүй. Тэгэхээр түлшний шүүрээ заавал солиорой. За манай поёрыг сонгож худалдаж авсан худалдаа авагч нар маань хөвчлэн нөгөө уул уурхаа байдаг болохоор нөгөө хөдөө орон нутгт байдаг болохоор ирж чадахгүй байгаад байгаа. Тэгээ тэр хүмүүстэй одоо маслын шүүрээ хаана гэдгийг их асуугаад байгаа болохоор тэрийг зааж өгье. За ингээ моторын зүүн доод буланд маслын шүүр байрлаж байгаа. Энийг 24-ийн дорцоовор тайлнаа. 24-ийн дорцоовор уртсагчинд хийгээд маслын шүүрээ эргүүлээд тайлчнаа. За масла уул уурхад ашиглаж байгаа одоо манай машиныг ашиглаж байгаа хүмүүс 2-3 мянган км явж байгаа гэж байгаа боловч нөгөө дизель машиныг байнгын асфальттай их удаан байлгадаг. Тэгж асфальттай удаан байлгана гэдэг нь явахгүй километр нь явахгүй боловч мотор ялгаа авахгүй ажиллаад эргэж идэг болохоор тосоо бид нэр 2000 км дээр одоо солиоч гэдэг зааварчилгаа өгж байгаа. За маслын шүүр юм байна. Маслын шүүр солихдоо сугалж аваад шин шүүрээ хийчнэ. Энэ оврынг энэ эрзэнийг бас солино. За тэгэл хийхдээ буцаагаад эрзэнээ тосолж өгөөд ингээд хийчнэ. За. За тэгэхээр маслын шүүрийг тос маслаа ер нь бол дизель машиныг уул уурхад ашиглаж байгаа бол 2000 бүр их байнгын их асфальттай унтраадгүй байх юм бол 2000 км-с итрүүлэхгүйгээр ер нь солих хэрэгтэй шүү. Тэгээд моторын агаар шүүгч бол энд байрлаж байгаа. За ингээл болоо юм байна да.